Энэ фас сурвалжлагыг яг одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хоороон дээр ирээд байна. Өнгөрсөн 7 хоногт бид бүхэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хоороон дээр бол очиж Заслангийн аммаар байрлах зам болон ягуун үний зам гэр хорооллын замуудыг хизээ янзлах тухай бол сурвалжлагыг бол бэлдэж байсан. Үүний дагуу 17 дугаар хорооны засаг даргаас хариулт авахд бол 2021 он гэхэд бол энэхүү үйл ажиллагаа хийн гэжсэн. Яг одоо бол Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны яг гэр хорооллын зам бол та бүхний харж байгаачлан ийм шавартай автомашин явах ямар ч нөхцөл байдалгүй ийм төр зурагтай байгаамаа. Энэ хавийн оршин суугчдаас тодруулж асуухад бол энэхүү зам нь ердөөсөө ямар ч засвар үйлчилгээ аваагүй, хог болон ус авахд нэлээд хүндрэлтэй байдаг. Зуны 3 сар бол яг ийм төр зурагтай байдаг. Мөн гэрээс нь ус хальж хөвж гарч ирэх ийм тохиолдлууд бол байн гарч ирдэг их хариултыг өгчээсэн. Нийслэлийн хүн амын тэн хагас нь буюу 280 мянган өөр хайл амьдардаг гэр хороололд хүн амьдрах хаятай тухтай орчин өгүүлэгцээр ирсэн. Тоос шороо хог хаягдлаар дүүрсэн гэрэлтүүлэггүй гудамж, эвдэрч шавар шалбаагаар дүүрсэн энхэл донхол зам гээд тоочод байвал асуудал олон. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороодны Яргаатын 33 дугаар гудамжлог гэхэд явган хүн явах боломжгүй шавар шалбаагтай. Оршин суугчдыг хэлж байгаагаар жилийн жилд ийм байдаг гин. Зундаа машин битгий хэл явган хүн ч явах боломжгүй шавар шалбааг намаг болоод өвлөн мөс болж хөлддөг бөгөөд энд амьдрах үнэхээр хүнд байдаг гэдгийг хэлж байлаа. Одоо 2-3 жил болж байна. Ерөнхийдөө бол яг ийм хөдөл өгдөө. Тэгээд хаяад зундаа болохоор ингээд доороос гэр байсан бол доороос ус гарч ирээд ер нь гэц өвлөө уйлар чинь битүү мөс болчихно. Тэгээ явахад их хүндрэлтэй. Хилдэг юм шиг үлээж хүмүүс нь бид нар ихсэн. Одоо яг энэ зам ийм байснаар одоо яг энд оршин сууж байгаа хүмүүс болон та нарт ямар хүндрэлтэй асуудлууд үүсэж байна? Ингээ өөрсдөө яг энэ замаар ингээ хайдан ингээ тийш алхаж малхаж ирсэн. Өвөлдөө болоод хатарч байгаа юм шиг гад. Зундаа болохоор ийшээ явж чадахгүй. Тэгээ гацчаал. Зэртэй. Тэгээ өвөлдөө болохоор тавилга дээр болохоор ингээ заавч юу юм ингээ доорсо хөлөө гардаг тоххой. Сэрний хүндрэлтэй тий. Машинууд хайраа суугаад идэв юм. Юусаа гарахгүй. Хогны машин хүртэл явахад хүндрэлтэй байдаг. Хогийн ажилтгад ерөнхийдөө хүндрэлтэй. Энэ авийн айлууд нь хогийн ажиллаж чадахгүй. Энд машин зогсчоод тэнцээс хогнуудаа зөөж шивчдэг. Эндхийн иргэд бороо орох үед үер тогтохгүй гэж үргэлж айцтай байдаг тухайга ярьж байлаа. Бидний дараагийн очсон айл бол Ёндонгийнх. Энэ хороон дээрээ 5 жил болж байгаа бөгөөд одоо оршин сууж байгаа хашаага түрээсэлдэг. Хашаанд нь ороход гэрийн тойроод дуус тогтож намагт авцсан байлаа. Уг нь нүх бодол байдаг ч газар олддгүй байна. Танах одоо энд оршин суугаад хэр удаж байгаа юм бэ? 5 жил болж байна. 5 жилийн хугацаанд ерөөхдөө одоо ингээд хашаанд нь хүртэл ингээд шавар тогтцсон. Энэ хөдөр зургтай аваад энэ ер нь ямар хүндрэлтэй асуудал гарч байна. Гашаа бол энэ замыг суулны явахтай нэг шороо асгаад болоод байсан. Гашаантахыг бол болохгүй ч тийм нэг 100 шавар тогтцоор чинь хайр гасгаж болохгүй том тэрэг орохгүй болчихоо. Би явж болдог. Зундаа одоо хавраасаа тэгэл намар хүртэл явж болох байсан. Энэ нэг тийм шоодоо татсан нэг. Энэ шоодоогийн улсууд чинь дор дороо бүгэлжиж байгаа юм л та. Машин зэрэгтэй машинаа гаргах гэдэг одоо харж байгаа л үтэрлөө. Тийм ингээд бүгэлж гарч энэ шоодоо нурсахгүй энэ доогоороо хавчгүйгээд ингээд гашаанууд гарчиж байгаа. Одоо энэ урдлын айлууд яах юм мэдэхгүй. Басад хөдлөө дөрөд нурцгаах л байна. Хойдлынхад бол нураад бүгдээрээ явцгаацсан. Хаашаа нөхөө яах вэ гэдэг. Тэгээ нэг газар олддог юм болов. Газар олдохгүй болохоор ч ингэсэн юм даа үнэт. Танах түрээсэлт тийм үү үндсэн эзэмшигч нь үү? Манайх ч одоо энэ чинь түрээсэлж болдог шүү дээ. Түрээслээд буугаад газар нь олдохгүй, газар нь холдчиход байхаа нэг ажил хийх гэхээр хүүхдүүдийн сургууль мургуулаас олдчихно. Бид тус хорооны засаг даргаас энэ талаар тодруулах гэсэн боловч хуралтай гэх шалтгаанаар бидэнд хариултыг өгөөгүй маа. Уг нь бидний бахархан ярих дуртай ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой баймаар юм. Эсвэл гэр хороололд иргэд амьдарч аж төрж хүүхдэд өсөж торнож байдгийг мартаа юу эрхэм дарганараа.